За Дональд Трампын шинэ тарифын арга хэмжээ хэрэгжиж эхлэхэд тун ойртсон байна. За үүнээс дэлхийн эдийн засагт үзүүлэх боломжит нөлөөлөл эрсдэл нь юу байна гэж харж байна вэ? За 5 гарагт Азийн бүсийн хувьцаануудад уналт давмгааллаа. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны түншүүдтэй шийдэмгий тарифын арга хэмжээ зарлах хүлээлттэй холбоотойгоор ерөнхийдөө хөрөнгө оруулагчид эрсдэлгүй позиц хайж байгаа нь үүнд нөлөөлж байна. За бүс нутгийн ерөнхий индекс болон Япон өмнөд солонгосын индексүүд унсан бол Хонконгийн индексийн хэлбэлзэл огцом нэмэгдлээ. За энэ онд зарлаад байгаа тарифын арга хэмжээнд дээр нэмж инхүү бас тариф зарласнаар за бүс нутгийн орнууд эдийн засгийн өсөлт 1.3 хүртэлх хувиар буурч магадгүй гэсэн тооцоолыг бол Goldman Sachs эдийн засагчд бол гаргасан байгаа. За үүнд бол мэдээж Америк нэгдсэн улсаа шууд болон шууд бусаар худалдаа авалт хийдэг орнууд бол хамаарна. За мөн Японы Төв банкны ерөнхийлөгч Казуо Уэда за Америк нэгдсэн улсын бодлогын цаашдын дүр зураг бол тодорхой бус байна. Гэхдээ бас тарифын арга хэмжээнд нэрвэгдсэн орнуудад бол нэлээд том нөлөөлж үзүүлж болзошгүй гэдгийг хэлснийг бол Bloomberg мэдээлэл 5 гарагт мэдээлсэн байгаа. За Америк нэгдсэн улсад худалдааны хувьд нэлээд хамааралтай учраас за Азийн бодлого тодорхойлогчдын хувьд бол сонголт нэлээд цөөхөн байна. За одоогоор бол тэд ерөнхийдөө Трамп за Вашингтоныг бол аргадах зөөлрүүлэх арга хэмжээ авч байгаа. За мөн бараа бүтээгдэхүүнийг худалдаа авахаа амлаж за чөлөөт худалдааны үр ашигыг бол зохон тэмдэглэж байна. За Bloomberg-ийн мэдээлж байгаагаар JP Morgan тэргүүтээ дэлхийн томоохон банкнуудын хувьд бол Хятадын засгийн газар за хамгийн эртдээ 4-р сард бол за удаан хүлээлгсэн мөнгөний бодлогын бол дэмжлэгийн арга хэмжээг авна гэж тооцоолж байгаа. За шийдвэр гаргах хугацаа нь яг Америк нэгдсэн улсын тарифын хувийн хэмжээ нэмэгдэх за бас улирлын шинжтэй бэлэн мөнгөний нөөц хомсдох үедээ бол давтчих магадгүй байна. За үүнээс гадна Вьетнам улсын хувьд бол энэ амралтын өдрүүдээр Америк нэгдсэн улс руу за төлөөлөгчөө илгээж тус улстай бол худалдааны алдагдлыг нь бууруулах тал дээр арга хэмжээ авч байгаагаа бас тодтогно гэсэн хүлээлттэй байна. За Америк нэгдсэн улсын Вьетнамтай хийдэг худалдааны алдагдал бол өнгөрсөн онд 123.5 тэрбум долларт хүрсэн байгаа. За харин Таиланд улсын хувьд Америктэй худалдааны хилцээ ихэд за нэгдмэл уялдаа холбоотой арга хэмжээ нэвтрүүлнэ гэдгээ зарласан. За мөн Трампын засаг захиргаа тарифыг 11% болгож 11%-аар нэмэгдүүлвэл за худалдаанд 7-8 тэрбум доллараар буурна гэсэн бас хүлээлттэй байгаа юм байна. За мөн түүнчлэн Австралийн гадаад хэргийн сайд өнөөдөр мэдээлэл хийхдээ за худалдааны түншүүдэд төрөлжүүлэх арга хэмжээ авахаа мэдгдсэн. За мөн Америк нэгдсэн улсын тарифаас чөлөөлөгдөх магадлал бага гэдгийг бас илэрхийлсэн байгаа. За мэдээж Трампын тариф болоод дэлхийн эдийн засагт шинэ хуудас нээхэр байна. За ялангуяа тэгвэл Монголын эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх боломжтой бол. За харин Монгол улсын хувьд за Трампын тарифын дам сөрөг нөлөөлөлд бас өртөх боломжтой. За одоогор бол аль хэдийн Америк нэгдсэн улс гаргах экспорттоо тариф төлдөг. За мөн худалдаа нь бол маш бага дүнтэй тооцогддог байгаа. За мөн худалдаагаар Хятадтай самарлалтай учраас за Трампын тариф шууд бус байдлаар бас өртөх боломжтой. За ийм учраас за худалдааны түншүүдийн өмнөөс хилцээ хийх боломжгүй учраас за одоо Монголын байр суурь бол нэлээд сул дорой байна гэж хэлж болно. За Хятад улсад үйлдвэрлэл буурвал за Монголоос худалдаа авдаг гангийн үйлдвэрлэлийн когч нүүс за мөн зэсийн хөдөр зэрэг түүх эдийн импорт нь буурна гэсэн үг. За мэдээж худалдааны алдагдал нэмэгдснээр валютын нөөц багасж за төгрөгийн ханшиг бас доктортой барихад Монгол банкнд бол хүндрэл учирна. За Монголын гадаадд худалдаалдаг түүх эдүүдийн төрлийг харуул за Америк нэгдсэн улсын тарифаас үүдэлтэй за мөн Хятадын эрэлтээс үүдэлтэйгээр бас түүх эдүүдийн үн өсөж магадгүй. За ингэснээр бас арилжаалагчд Монголын зах зээлд оролцох магадлал нэмэгдэх магадaltaйг бас Bloomberg Intelligence хэлж байна. За CFTC бирж дээр зэсийн позиц за өнгөрсөн 7 хоногт 162%-аар болгогдсон өссөн байгаа. За харин зэсийн үн бол 468 центээс 513 цент болж бас нэмэгдсэн. За зэсийн үн цаашид бас үргэлжлүүлэн өсөх хүлээлт давмгаалснаар за арилжаалагчдын хувьд Америк нэгдсэн улсын зэсийн импортоо тавьж болзошгүй тарифаас өмнө өртөж за нөөцөө бүрдүүлэхэд бас анхаарч магадгүй гэсэн бас таамаглал байна. Түүнчлэн эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэрэгслийн бас эрэлт нэмэгдснээр алтны үн өнгөрсөн 7 хоногт бол 6% өссөн. Гэснээр бас стагфляцийн эрсдэл бол нэмэгдэж байгааг харууллаа. All right, thanks for the insights, Terry.